Монголын эзэнт гүрэн яагаад задарсан болов бодорой хүүхдүүд ээ. За ямар нэг эзэнт гүрэн задрахад нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлсүүд байна гэж судлаачид гаргаж ирсэн байна. За үүний нэг нь бол өстрийн хүчин зүйлс. За өстрийн хүчин зүйлсүүд байгаа. Эдийн засгийн хүчин зүйлс, нийгмийн нийгмийн хүчин зүйлс гэж нөлөөлж тухайн эзэнт гүрэн задрах за эндээс үзэхэд 1238 онд буйг асуурсны дараагаар дараагийн хааныг сонгохтой холбогдоод цагаатаа өөдөн төрч 100 хүн хооронд зөрчил үүсээд хаан сонголгоо одоо за энэ хооронд бол буйгийн их хатан Монгол ханиш 2 жил төрөнд ирсэн. 1260-аас 1264 оны хооронд Арабикийн хооронд үргэлжилсэн хаан ширээний төлөвлөлтөөс нь Монголын эзэнт гүрэн бүрэлдэхүүн өнөсөд талцсан хугацаанд өгсөн байна. За 1265 оноос эхэлсэн Ил хаан тус Алтан ордны улс хоорондын Кавказ, Азербайджаны төлөвлөлтөөс нь үүний үед томоохон төлөвлөлт үргэлжилсээр явандаа одоо дайсагч улс болон хувирсан байна. За үүний улс Алтан ордны улс нь Ил хаан улсын гол өрсөлдөгч болох Мамлюкийн улстай одоо холбоотой харилцаа тогтоосноор Монголын эзэнт гүрнийг ойрох дөрмөд өрнөд тэлэх бодлогыг зогсоосон үгээр болсон байдаг. За 1266-аас 1301 оны хооронд Юан Хайдугийн тэмцэл цагаатаага Алтан ордны улс бол татагтаа орсон байдаг. За 14-р зууны дундад Алтан ордны эрх баригчид хаан ширээний төлөө тэмцэлдэж 1357-аас 1381 оны хооронд 20 гаруй хаан солигдсон. За эндээс үүдээ хэд хэдэн хаан улсууд болон хуваагдсан. За мөн 1340-од оны эхэд Хятад Монголын ноёрхлыг эсэргүүцсэн бослог гарчуулмаар эрч хүчээ авч одоо улаан алчууртны бослог болсон. За тэгвэл одоо эдийн засгийн хүчин зүйл нь одоо юу вэ гэхээр одоо тухайн үед улс төрийн хүчин зүйл маань өөрөө эдийн засагт нөлөөлчдөг байна. Ингээд улс төр өөрөө одоо ингээд докторгоо одоо гэхээр Монгол улсын гайлтын бодлого суларсан байдаг. За үүнээс үүдээд нутгийн ноёд төшмөд одоо дур мэдэн алав дотрын хэмжээг одоо нэмэгдүүлэн хурааж хувьдаа завшруулсан ард түмний амьдралд бол хүн дээр тусаж эсэргүүцэл тэмцэлүүд эхэлсэн байна. За мөн байгалийн гамшиг нэрвсний улмаас томоохон өсгөлөн болж улс орны дотоод докторгүй байдлыг одоо бий болгосон байна. За тэгвэл энэ бүгдээс үүдсэн одоо нийгмийн хүчин зүйл нь одоо юу болж байна вэ гэхээр угсаа гарлын ялгаа, шашин, соёлын ялгаа, аливаа улс орнуудын тусгаар улс байх сэтгэл зүйн байдалд нөлөөлж ирсэн. Үсгэлэн гачигддаг өвчин багт өргөдгөн аваа тэр үеийн сэтгэл зүйн байдал маш их нөлөөлөв. Ингээд Хятадууд 1368 онд Монгол сайхан суурин тож одоо Монголын эзэн хааныг асуун гаргасан. Төвөөрсөн. За ингээд одоо эдийн засагт ороод цон хааны эрхэнд суларсан байхад бол угсаа гарлын ялгаа, шашин соёлын ялгаа, аливаа улс орнууд бие даах тусгаар улс байх сэтгэл зүйн байдал нөлөөлөв. Энээс гадна өсгөл гэртэл өвчин тэгэхээр одоо хүмүүсийн сэтгэл зүйн нөлөөлөлт байна. Ингээд ийм шалтгаануудын улмаас одоо Юан Алтан ордын Ил хаан цагаатаан улсууд бол одоо зүй тогтлохын дагуу задран унах одоо үйл явцыг бол туулсан байна. Ингээд 1368 оноор одоо Юан гүрний задралыг одоо түүхэнд авч үздэг юм байна.